За энэ өдөр минь хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр шатрыгаа нүүдлээ үзэх болно. Өмнөх хичээлүүдэд үзснээр бид нэр шатрын өрг, шатрын өрг гэж юу болох, шатрын дүрс гэж юу болох, тэгээ мөн 6 төрлийн дүрсээ ялгаж таних сурсан байгаа. За мөн түнчлэн 6 дүрсээ цээжилсэн гэж найдаа. За одоогийн үзэх хичээл маань өнөөдрийн үзэх шатрын нүүдэл маань ноён буюу хамгийн нийт дүрс байна. За ноён маань за байрнаас нэг л нүүдэг. За нэг нүүдэг гэдэг маань байрнаасаа урагшаа нэг, ташуу шугамаар нэг, харагшаа ташуу шугамаар нэг, хоошоо дахиад ташуу хоошоо гэх мэтчлэн хөндлөн босоо ташуу шугамаараа нэг удаа нүүдэх байна. За одоо дагаж нүүж үзүүлье. За ихтэйд яг одоо энэ ноёнгийн байрлалаас нэг нүүсэн, дахиад хажуу тишээ нүүсэн, хоошоо ташуу нүүж гин, доошоо нүүж байна, хажуу тишээ дээшээ. За яагаад ташуу шугамн дээр байхгүй вэ гэхээр айлын дүрс биш, өөрийн дүрс байгаа болохоор өөрийн дүрсний оронд нүүж гинэ гэсэн үг. Өөрийн дүрсний оронд нүүх боломжгүй болохоор харагдав. За энэ тэмээ холцчвол энэ хажуудалд нь нүүж болно гэсэн үг. За тэгээд хажуу тишээ нүүж болж гинэ гэсэн үг. Өөрийн дүрсэн дээрээ авч нүүж болдоггүй байна. За тэгээ ноён маань 9 тал руугаа нэг удаа нүүх боломжтой дүрс байна. За ноён маань идэхдээ бусад дүрсийг идэхдээ одоо хэдүүлээ айлын хүүг идэж үзье. За нүүсэн. За ноён маань идэхдээ байранд нь идэнэ. Эсвэл хажуу тишээ ташуу идэж болно. За нэг бол урагшаагаа идэж болно. За энэ мэтчлэн байранд нь иддэг байна. За өнөөдрийн хичээлээр хэдүүлээ ноёнгийн нүүдлийг сурлаа. Одоо дараагийн хичээлээр бирс болон бусад дүрснийхээ нүүдлийг сурнаа. За анхаарлаарт баярлалаа.